За бүгдийн их IELTS бэлдэж байгаа үйл явц нь амжилттай сайн байгаа гэдэгт итгэж байна. За өнөөдөр хэдүүлээ болохоор IELTS-ийн одоо Cambridge 20 дугаар номны хамгийн сүүлийн ирээдүнгүүдээс та бүхэндээ хамт ажиллая гэж бодлоо. За тэгээд та бүхэн анхаарлаа маш сайн хандуулаарай. Тэгээд сүүлийн үед ер нь бол IELTS-ийн ирээдүн хүндэрсэн байна, өөр болсон байна гэж байгаа боловч ер нь бол өмнөх ингээд Cambridge-ийн номнуудын унших хэсгийг ажиллаж исэн болвол бүр үнэхээр маш том тийм ялгаа болвол гараагүй байгаа шүү. За хэдүүлээ хамтдаа ажиллацгаая. За энэ болохоор Cambridge-ийн 20 дугаар номны 2 дугаар хэсэг нь байгаа. За энэ болохоор reading-ийн тэ. За reading-ийнхаа хэсгийг хоёлаа хэдүүлээ харцгаая. The one word and number гэж энэ тэ. За энэ дээр болохоор нэг үг юм уу эсвэл нэг тоо нөхөж жирээ гэсэн даалгавар байна. За хэдүүлээ хамгийн ихэнд болохоор үг нөхөх тасгал байгааг харж байгаа. За дараа нь болохоор true was not given гэсэн даалгавар байна. Тэгэхээр хэдүүлээ true was not given болон үг нөхөх тасгалуудыг одоо passage 1 дээр хийнэ гэсэн үг. Reading passage 2 болоод ирэхээр асуултын төрөл мэдээж өөрчлөгдөж байгаа. За хэдүүлээ хамтдаа харцгаая. За эхнэр мэдээж энэ дээр юу өгсөн бэ гэдгийг бол сайн уншиж ойлгох хэрэгтэй. Жишээлх юм бол monotheis гэж энэ тэ. За monotheis гэдэг нь нэг зүйлийн талаар ярих нэ гэж ойлгоно гэсэн үг. За appearance гэдэг маань болохоор ер нь бол хүний харагдах байдлыг хэлдэг тэ. За тэнгуүтээ дугонгтай адилхан харагддаг. Гэхдээ нэг юмараа өөр гэж байгаа байхгүй юу? Нэг юм нь өөр байдгаа гэсэн утгатай. Тэгэхээр юугаараа өөр вэ гэдгийг дээдлийн хэсгээс уншиж ойлгоно гэсэн үг. За үг нөхөх тасгалыг хийхдээ ер нь бол эхнээс нь аягүй сайн унших хэрэгтэй. За жишээлх юм бол эхнээс нь ингээд уншаа явна. За ингээд уншаа явж байгаа да. However гэдэг хэсэг гарч ирж байна. За however manatees have broad around the tail and whereas dugongs flagged like that of whale гэж байна. За энэ дээр болохоор юу гэж нэ гэхээр гисэн хэдийж manatees болохоор маш том, бүр хийсвэлтэй гэж байна шүү дээ. Тэгэхээр уртлын хэсгүүдийг нь хэдүүлээ харах юм бол дугуун manatees хоёр хоёлаа ер нь адилхан хэмжээтэй байдаг. Одоо өнгө болон одоо хэлбэр дүрснийхээ хувьд гэж байна. Гэтэл энэ дараагийн өгүүлбэр however гэдэг маань болохоор уртлынхаа өгүүлбэрийг ер нь бол үгүйсгэх хэмжээгээр ороод ирж байгаа учраас дараагийн өгүүлбэрийг бол унших хэрэгтэй байгаа байхгүй. Ингэнгүүт энэ дээр болохоор хэлбэр дүрсэн ярьж байна те. Rounded гэдэг үг байна. Энэ дээр болохоор хэдүүлээ дахиад харах юм бол shaped гэсэн үг байна те. Тэгэхээр энэ маань tail гэсэн үгийг тавина гэсэн үг. Tail гэдэг маань болохоор сүүл гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр бол tail гэсэн үгийг тавих хэрэгтэй байсан байна. За дараагийнх нь хэдүүлээ харцгаая movement гэж байна те. Movement гэдэг маань болохоор хөдөлгөөн гэсэн үг. За тэгвэл ер нь бол ингээд few neck bones гэж байна те. Ер нь бол ийм хідэн тийм хүзүүний ястай байдгаа бусад ихэнх маймалсуудаас илүү одоо цөөхөн тийм хүзүүний ястай байдаг гэж байна те. За энэ дээр бол нөхөх хэсэг алга. Тэгэхээр доотлыг өгүүлбэрлүү шилжиж. За энэ дээр болохоор тэд нар болохоор use their нэг зүйлийг ер нь бол хэрэглэх хэрэгтэй гэж байна те. Яахын тулд вэ гэхээр бүтэн биеэ ер нь бол эргүүлэхийн тулд яагаад эргүүлэх гэдэг юм бэ гэхээр ер нь бол эсрэг талаа харахын тулд одоо бүтэн биеэ эргүүлэх хэрэгтэй болдог. Гэхдээ юугаа ашигладаг вэ гэдэг буюу энэ чинь нэр үгийг хэдүүлээ олно гэсэн. Юугаа ашигладаг вэ гэдэг үгийг олно гэсэн үг тийм. За хэдүүлээ энэс харах юм бол keyword нь юу вэ гэхээр энэс sideways тийм нөгөө талаа тэгээд turn their bodies гэж юм тийм. Тэгээд near use гэдэг эдгээр үгнүүдээр одоо key гол word-үүдээ олгож авч явж байна. За хэдүүлээ дээш уншин. За тэгэнгүүт болохоор дүнгийн хэдүүлээ болохоор энэ дээр зогсон дээ. Одоо энэчнээс болохоор хэдүүлээ scanning skill-ээр явна. Scanning гэдэг маань ерөөхдөө болохоор хурдан гүйлгэж уншиж байгаа үйл явцыг хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэчнээс унших юм бол ингээд нөгөө энэ дэр хэлбэр дүрсний талаар ингээд байгаа байршлын талаар яриад байна те. Тэгвэл доошноо явна. Доошноо гүйлгэж уншаад за одоо энэ мөө энтергээд орж ирж энэ хөдөлгөөн. За энээс эхлэе. За тэд нар болохоор ингээд энэ жижигэн нарийнхан хүзүүн болохоор манетисийг болохоор толгоогоо ингэж хөдлөхийг зөвшөөрдөг. Тэгэнгүүтээ ер нь бол яг эсрэг талаа бол хардггүй. Хэрвээ баруун болон зүүн талдаа байгаа ямар нэгэн зүйлийг харахын тулд манетисүүд болохоор
бүтэн биеэ эргүүлдэг. Гэхдээ одоо steering with the flippers гэж байна те. Энэ одоо flippers гэдэг зүйлээрээ болохоор тухайн хөдөлгөөний хийдгээ гэж байгаа байхгүй. Flippers гэдэг нь өөрт нь байдаг тэр эрхнийх нь нэг нь байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор юу вэ гэхээр flippers гэдэг үг байна. Тэгэхээр хэдүүлээ энэ чи flippers гэдэг үгийг тавина гэсэн үг байна. За доотлыг нь унших юм бол sense vibrations in the water гэж байна те. By means зя арсан дээр байдаг нэг зүйлээрээ одоо усан доторх тэр хөдөлгөөнийг вайбрейшнийг мэдэрдэгэ гэсэн утга байна те. За хэдүүлээ тэгэхээр бас юуг вэ гэхээр нэр үгийг л олно гэсэн үг. За энэчнээс хэдүүлээ keyword харах юм бол skin те. За sense vibrations гэдэг үгнүүдээр одоо keyword болгож олж байна гэсэн үг. За хэдүүлээ сая зогсон хэсгээсээ доош явна. За энэ дээр зогссон шүү дээ. Тэнгүүл энэчнээсээ эхэлнэ гэсэн үг. Энэ үг нь хүүт асгаал заяа. Ингээд доор байдаг байхгүй. Тэрнээс шул яг дээшээ хайгаал ерөөсөө тэгэх боломжгүй. Яг доор байгаа гэдгээс анхааралтай харцгаагаарай. За манай тест гэд ингээд уншлаа. За тэгэнгүүт энэ дээр болохоор энэ гараад ирсэн шүү дээ. They also have hairs covering their bodies which have sense vibrations гэж тэ. Хэдүүлээ доор нөгөө sense vibrations гэдэг өгүүлбэрийг олсон тэ. Тэгэхээр хариулт маань болохоор эндээс энэ хүртэл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ энэ өгүүлбэрийг заавал ойлгох хэрэгтэй болчихж байна гэсэн үг. Тэрнээс биш бол ингээд шууд таагаад бол хийх боломжгүй. Хэрвээ локейшн олчих юм бол тухайн өгүүлбэрийг уншиж ойлгох хэрэгтэй байгаа шүү. За хэдүүлээ энийг уншия. Тэд нар болохоор ингээд өстэй байдаг гэж байна те. За өс нь болохоор тэдний бүх биеийг болохоор ингээд covering гэхээр одоо бүхэлд нь ингэж бүрхсэн байдаг. Тэгээд тэд нар нь болохоор яадаг вэ гэхлээр нөгөө vibration-ыг болохоор мэдрэгт нь болохоор тусалдаг гэж байна те. Усан доор. За одоо тэднийг тойроод байгаа усныг болохоор мэдрэгт нь тэр нь тусалдаг. Тэгэхээр юутэй байна вэ гэхлээр hairs гэж байна те. Үснүүд. Эндээс some hairs. Тэгэхээр hairs гэдэг үгийг тавина гэсэн үг. Hairs. Энэ зүйл байснараа тэд нар болохоор sense vibration-ыг мэдрээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ hairs гэдэг үгийг тавина гэсэн үг шүү дээ. Hairs by means of hairs on their skin гэж байна гэсэн үг. За дараагийн хэсгийг хэдүүлээ харах юм бол feeding гэж энэ feeding гэдэг маань болохоор ер нь хоол хүнстэй холбоотой зүйлийг л олох нь шүү дээ. Тэгэнгүүт хэдүүлээ тэд нар болохоор aquatic vegetation гэж энэ ер нь бол усны тийм төрлийн ногоон тэжээлүүдийг иддэг гэсэн утга байна те. Тэгэхээр жишээлбэл тэр нь юу вэ гэж байна те. Тэгэхээр яг тэр оноос нь тийм нэр үг байна гэсэн үг те. За дараа нь болохоор ургамлуудыг болохоор ингээд татаад гаргаж ирдэг юугаараа тэгдэг вэ гэдэг үгийг олно гэсэн үг байна. За хэдүүлээ дээшээ явъя. Feeding гэсэн байгаа учраас хоол хүнстэй холбоотой өгүүлбэрүүдээс унших хэрэгтэй болчихж байна гэсэн үг те. За хэдүүлээ энэ дээр зогсон байгаа. Тэгэхээр одоо ишнчэнээс уншина. За sea grasses, marine plants гэд хэлж байна те. За тэгэнгүүт энэ дээрээс унших юм бол sea grass гэж байна те. Sea grass гэдэг нь болохоор далайн ургамлууд гэсэн үг шүү дээ. Тэнгүүд өөр нөгөө нэг далайн тэр бас ургамлууд нь болохоор manatee буюу тэрхүү амьтны болохоор хоол тэжээлийг бүрдүүлж өгдөгөө гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр sea grass гэдэг үгийг тэнд тавина гэсэн үг. Marine ямар одоо энэ ч болохоор хэдүүлээ арсан шүү дээ тийм. Aquatic vegetation гэдэг маань болохоор усны төрлийн тийм ногоон одоо хоол тэжээл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань болохоор юу гэсэн үг байх нь sea grasses гэдэг үгийг доор тавьж байна гэсэн үг. За тэгээд доотлын асуулт нь болохоор grass full of plants ургамлыг болохоор ингэж байрдаг. Тэгээд татаж авдаг. Тэгээд юугаараа вэ гэдэг үгийг олно гэсэн үг те. За буцаад дээшээ явлаа. Энэчнээс уншин те. Одоо энэ өгүүлбэр уншсан юм чинь доотлын өгүүлбэрээс нь яг эхэлнэ гэсэн үг. За энэчнээс харъя. За энэчнээс болохоор grass when full of тэ ургамлыг татаж гаргаж ирдэг. Юугаараа вэ гэдгийг нь олох гээд байна гэсэн үг. За тэгэхээр энэчнээс ахуулаад scanning skill-ээр явлаа. За ингээд you carry that growing гэж уншиж агаад
Одоо энэ push it forward гэж байна те. Тэгэхээр хэдүүлээ энээс энэ өгүүлбэрийг хүртэл ойлгох хэрэгтэй болчихж байна гэсэн үг. Тэгэхээр юугаараа вэ гэдгийг болохоор ойлгоно. За бас доош унших юм бол нөгөө grasp гэдэг үг нь байна те. Тэгэхээр энэ өгүүлбэрээс энэ өгүүлбэр хүртэл маш сайн уншаад хариултыг нь олох боломжтой болчихж байгаа. За хэдүүлээ энэ сүүлийн өгүүлбэрийг уншиж үзье. За хоол хүнсээ болохоор ингээд нарийнхан тэр одоо өөрт байгаа эдэрхнэрээ авахынхаа оронд манатис болохоор lips гэдэг маань болохоор уруул гэсэн үг тийм. Тэгэхээр уруултай байдаг. Тэгээ тэр уруул нь болохоор яг юм хос хоёр гар шиг хөдөлцөдөг. Тэгээ тэр нь болохоор далайн ёроолоос тэр хоол хүнсийг болохоор гарган ирдгээ гэж юм тийм. Тэгэхээр энэ дээр маань бидний нөхөх ёстой үг маань болохоор lips гэсэн үг байгаа байхгүй lips. Тэгэхээр ихэнд нь локейшноо тогтоочоод яг тэр локейшнтэй хэсгээ уншиж ойлгох юм бол хариултаа олоход аюу амархан байна гэсэн үг. Тэрнээс биш болов шүүд дураараа энэ тэндээс таагаад ингээд уншихад бол аюух боломжгүй. Тэгэхээр дараагийн хариулт мэдээж яг энэ дээр байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийгээ дуусгачаад дараагийн хариулт руу явж гин гэсэн үг шүү. За энэ дээр бол хэдүүлээ lips гэдэг үгийг тавих хэрэгтэй байна. За одоо writing гэж энэ writing гэдэг нь болохоор амьсгалах гэсэн үг байна. Тэгэнгүүтээ may regulate. За өөрсдийнхөө биеийг болохоор нэг зүйлийг зохицуулдаг. Юу хэрэгжилж вэ гэхлээрээ diaphragm гэдэг нь болохоор ер нь бол бас мэдээж дотоод эргэтнийхээ одоо булчин ажилуулад нөгөө дотроо нөгөө агаарыг ингэж хуримлуулах замаар өөрсдийнхөө биеийн нэг зүйлийг зохицуулдаг гэж аахгүй. Тэгэхээр юуг зохицуулдаг вэ гэдэг буюу ахаад нэр үгийг болж байна гэсэн. За энэчнээс хэдүүлээ энэ үгийг бас keyword руу тавьж болж in their bodies or regulate гэдэг үгийг тавьж болж байна гэсэн. Хэдүүлээ сая хаан зогсон бэ гэхлээр энэ дээр зогсон дээ. За одоо доош явна. За одоо энэчнээсээ scanning хийгээд уншижил энэ break гэдэг үг гарч ийн дээ. За тэгэхээр энэ өгүүлбэр энэ параграф дээр бол байх боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ параграфыг аягүй сайн ойлгоно гэсэн. За бүгдээрээ хамт уншийе. Тэгээд stored muscular. Энэ нэгжинтэй stored. За энэ тэгэж бодогддгоо гэж юм те. Тэд нэр болохоор ингээд дотоод эргэтнийхээ одоо булчныг ашигладаг. Тэгээд бас нөгөө нэг тэд нэр buoyancy гэдэг нь болохоор ер нь бол buoyancy гэдэг нь хөвөх чадвар гэсэн. Хөвөх чадвар эсвэл уян хатан байдал гэсэн утгатайгаар орж байгаа байхгүй. Тэгэхээр юутайгаа холбогдох замаар амьсгалдаг вэ гэж юм те. Тэгэхээр энэ маань юу гэж юм? Buoyancy гэдэг үгийг доотлол тавина гэсэн үг байхгүй. Buoyancy. За тэгэхээр buoyancy гэдэг үгийг энэчээ тавьж болж байна гэсэн үг. За тэгэхээр үг нөхөх дасгалыг хийхдээ та бүхэн анзаарснаар эхэнд нь өгцөн өгүүлбэрийг уншчаад дараа нь локейшноо тогтоогоод локейшноо олчингуудаа тухайн өгөгдсөн өгүүлбэрийг уншаад тэгээ энүүдийг одоо paraphrase хийх зарчмаар үг нөхөх дасгалыг хийнэ гэсэн үг шүү. За тэгээ бүгд та бүхэн туршаад үзээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баяртай.